За 6 сарын 14-ний өдрийн мэндийг хүргэе. Намат цэцэг өрөө өгч байна. Лупины цэцгэлд дуусаад өрөө өгч байна. Өөр нь гараад ирсэн байна. Бодвол цэцгэлд дуусаад өрөө өгч байна. Зэрлэг зүгийнүүд ажиллаа хийж байна. Цагаан лупины өрөө өгч байна одоо. Маргарит ийм гоё цэцгэлж байна. Энэ Маргарит нэг нас цэцэг мөртлөө өрн унаад тэгэхэд өөрөө урахад байна. Бас айгүй хөөрхөө. Мугва буюу шар дээр өрөө өгч байна. Энд болохоор ганг өрөө өгч байна. Бас цэцгэлд дуусч байна. За прав мандал цэцгэлд дуусаад өрөө өгч байна. Эми ургамал за энд мангар цэцгэлж дуусаад өрөө өгч байна. За розо цэцгэлж эхэлж байна. Сарнай цэцэг гарсан байна. Лилин за залгалт хийсэн сарнай нэг юм байна. Залгалт хийсэн тэр мөчр болвол
цэцэглээгүй байна. Бусд нь ингээд цэцгэлж байна. Залгалт хийгээгүйсгүүд нь цэцгэлж байна. За энэ рукколагийн салаадны навч ингэж цэцгэлж байна. Гүзээлцэгний цэцэг нэг иймэрхүү байна. Гүзээлцэгний цэцэг нэг юм. За та нарт лойлны цэцэг бас үзүүлээ. Лойлны цэцэг нэг юм. Хүү цэцэг байна. Лойл. Лойл ингэж цэцгэлээд тэгээд цэцэг нь унахаар ингээ голоос лойл нь гараад ирнэ. Лойлны цэцэг нэг юм. Энэ халуун чинжүү жижигхэн юм халуун чинжүү байгаа. Энийг би нодны хүлэмжинд тариад тэгээд намар гэртээ оруулаад савнд хийж тэгээд сая хавар дахиад гаргачихсан. Тэгсэн чинь хараа халуун чинжүүгөө өгч чинь энэ тэгтээ олон настай. Тэгээд би дахиад шинээр энийг тарьсан байгаа. Олон настай. Тэгээ намар одоо энийг бас хүчрэхэг байвал дахиад аваад савнд суулгаад гэртээ оруулна да. За чинжүү хамт халуун чинжүүний цэцэг нэг юм. За энэ лойлны ингээд цэцэг нь унаад хараа үзүүр дээрээ. Тэгээд цаанаас нь лойл нь гарч ирж байна. За та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Лойлны цэцэг нэг юм байна. За та бүхний ургацсанд ариу их амжилт хүсье.